Сайн байцгаана уу? За энэ охины маань ус будагтай бор будгаар будсан. Урд нь 3-4 удаагийн давталтайгаар будсан. За одоо тэгээ ямар ч хэсэг энэ үсээ саарл өнгөтэй болохоор шийдээд эхний үйл явц явагдаж байна. Анхны цайруулалт. За анхны цайруулсан дараачийн үр дүн харагдаж байна. Та бүхэнд эхний цайруулалт. Тэгээ би нийтдээ энэ үсийг бол 3 цайруулахаар шийдсэн. Одоо 2 дахь удаагийн цайруулалт явагдаж байна. За одоо энэ 3 дахь удаагийн цайруулалт хийгдээд одоо будалт маань хийгдэж байна. Тэгээд энэ үсийг болохоор 1 удаагийн будалтаар бол саарл болох боломжгүй. Тийм учраас эхний будалтаа явагдаж байна. Ингээ 2 удаа будахаар шийдсэн байна. За будалтын маань үр дүн юм болсон байна. За тэгээ саарл өнгийг нэг бараан үснээс саарл өнгө гарах бол маш хүнд техник байдаг. Тэгээ маш олон удаа цайруулагдж байгаа ус маань тодорхой хэмжээний гэмтэл учирдаг. Иймээс та бүхэн үсэндээ тижэл хэрэглэх хэрэгтэй. Дээрээс нь сильвер шампунь хэрэглэх хэрэгтэй. Яг гэвэл үсний будаг маань удаан тогтноо. Өөрчлөлт манддаггүй. Дараа уулзлаа баяртай.